Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Хинт аймгийн мөрөн сумын нутагт өндөр хаан хотоос баруун тийш 40 км-ийн зайд орших салбар уулын ханан хаднаас хийлэгдэн үлдсэн эрдний бичээс нь анх 19-р зууны эцсээр академич Радловын орхины экспедицийн тайланд дурддагдсан байдаг. Салбарын уулын бичигт ханан хэмээн нэрлэгдэх хаднаас хийлэгдсэн тус бичээс нь их баг гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Их бичээс нь 3 мөр 17 дүрс үсэг, бага бичээс нь 1 мөр 7 дүрс үсэг юм. Бага бичээс нь их бичээс нь тэтгсэн он сар шиг сэтгэл төрүүлдэг. Их бичээсийг ажиглавал 1-р мөр нь бусдаасаа богинохон дөрвөн үгтэй боловч 2-р мөр нь 3-р мөрөөс бас бага зэрэг дээр сийлэгдсэн байна. Бичээсийн мөрүүдийг тэнхүү дээр дунд доогуур эхэлж сийлсэн байдал нь монголчууд бичиг хэрэг хөдлөлтөнд баримталж байсан ноёлох том хүний нийгэмд эзлэх байр, эрх ямбыг харгалзан түүний цол хэрэгэм, алдар нэрийг дээд талд нь айлдсан, зарлиг буулгасан, захиран тушаасан үгсийг дунд буюу доохноос эхлэн бичдэг журмыг сахин бичсэн хэмээн судлаачид үздэг. Эрдэмтэн Перле салбар уулын бичигт ханангийн бичээс болон тамган дүрс зэргийг судлаад 10-аас 11-р зууны Кедан улсын их бичигтэй холбон үзэж уг дурсгалыг үлдээгчдийн удам нь бусад газрын хадны тамган дүрс хоцрогсодтой нийтлэг гаралтай бөгөөд хожим Монгол нарын дор ондоошин үлдэжээ гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн байдаг. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад баталжээ.